Сүнсний сэрэл пэйжийн дагагч нар та нартаа бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Уртаагч бид хоёр 3 дахь подкастаа бэлэн болгоод эхлэгч байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид хоёр далд ухамсар ба өөрөө өөртөө хэрхэн ажиллах вэ гэдэг талаар товчхон ярив. За далд ухамсар гэхээр чинь хүн бодохдоо нөгөө нэг за үнэхээр 95% бид нар энэ үдээр харж чадахгүй л дээ. Тэгэхээр далд ухамсар гэхээс аргагүй юм. За ил ухамсар гэдэг чинь одоо бидний ингээд нүдэнд харагдаад байгаа тийм ээ. Гарт баригдаад ингээд ойлгогдоод байгаа зүйл эсвэг шүү дээ. Тэгэхээр энэ далд ухамсар чинь одоо юу байгаа юм бэ гэд зарим хүмүүс сонирхдаг шүү дээ тийм ээ. Одоо сүнсэс ирсэн хүмүүс бол их сонирхоод эхэлдэг байхгүй юу? Тэр чинь бид нар чи яадгүй гэхээр өөрөө ирэхгүй л өөрөө сонирхож эхэлдэг байхгүй юу? Тэгээ ямар үе сонирх уу гэхээр хүн чинь яг нэг өөрийн гэсэн нэг тийм бодол төрд юм байна. Хизээ нэг өдөр тий. Би юу хийж ирсэн юм болоо энэ насанда ийм юм хийгээл яваад ирсэн. Энэ одоо миний хийх ёстой ажил муу юм уу биш юм уу гээл тий. Ингэж бодоход л яг өөрөө рүүгээ орж эхэлдэг байхгүй юу? Тэгэл бид нар чи яг өөрөө сонирхоод ихсэн чинь л ерөөсөө өөр хадлаар ерөөсөө мэдлэг байхгүйсэн. Тэгээд юу мэдлгүй гэхээр урд нь бид нар чи нөгөө загсны ирэнд амьдарч байхад зөвхөн нөгөө нэг урд амьдралынхаа л араас явж исэн шүү дээ тийм ээ. Тийм. Зорлог тавиа. Яг хоногийнхоо хоолыг олж идэн цалин за ямар ч байсан нэг сургууль төгссөн сургууль суурна тийм ээ. Мөнгө олно гэр орноод хийжэн гэд явж исэн болохоос ямар сүнсээ судалгаа явж исэн хүн бол их ховор байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бол нөгөө шинэ эрен үе ирчээд дээ шүү дээ тийм ээ. Мэдээллийн эрен үе одоо энерги эрен үе ирсэн учраас хэн өөрлөгөө аль бол хурдан орсон хүн нь өөрөө талаар сайн мэдэж тийм ээ урагшаар дэвшиж хөгжихийн л нэрлэлтэй хүн өөрийгөө мэдж яхан бол те юу чаддгийг би юу хийх боломжтой юм юу хүсэж байгааг тэргээл мэднэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм. За тэгээд одоо ингээд өөрийгөө сонирхоод ирсэн тохиолдол бид нар чинь юу яд юм бэ? За юм сурч мэдээ гэд нэг сургалт тайгаад тэгэл төрөл бүрийн сургалтаар яваад ном зам уншаал ингээл явж байна л да. Ингээ явж байгаа хоорондоо бол хүнд нөгөө хүүхэд байхад авсан сэтгэлийн шарах гэж юм байдгийн мэн гэдгийг мэдээд тэрэн дээрээ би бол зөндөө ажилласан. Тэгээ ажиллаад хахаар хүн бол өөрийгөө улам мэдэрч эхэлдэг юм байна. Би хэм бэ те гэд ингээд мэдээд эхэлдэг юм байна. Тэгэнгүүт одоо бясалгал хийж сурж байна. Бясалгалын ач тусыг бол одоо хийж баршгүй шүү дээ тийм ээ. Хамгийн түрүү өөрлөгөө орох хамгийн чухал юм чинь бясалгал байгаа шүү дээ. Ягаад бясалгал тийм чухал байдаг вэ гэдгийг та бас тайлбарлавал. Тэг бид нар ч нөгөө бясалгал хийдгүү байхдаа ерөөсөө өөр дээрээ төвлөрдгөө байсан байхгүй юу? Бясалгал хийхт чинь бодлоо цөөлөө тийм ээ. Өөрийнхөө одоо бараг сүнсэн дээр төвлөрөөд ирж байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө чагнадаг байхгүй юу? Тэгэл төрөл өөрийн бясалгал байна шүү дээ тийм ээ. Жишээлбэл одоо ингээд их ядарсан үед тайвшрах бясалгал хий. Тийм ээ. Тэгэхээр эхлээд мэдээж бодлоо орж ирнэ шүү дээ. Бодлоо ингээд зэгсэлж байгаа нэг мэтгэл төвлөрсөн байдаг. Тэгээд тайвшрлын бясалгалууд хийгээд ахаар айгүй сайхан бие амарцсан юм шиг тий. Тарих ингээд бүц хэвцрээд ингээд ирдэг. Ингээд бясалгал хийгээд яваад ирсний дараагаар бол яг өөрлөгөө ороход өөрийгөө мэдэж эхлэхэд аюу төхөмтэй болдог байхгүй юу? Тэгээд мэдээж зарим хүмүүс бол ингээл ерөөсө байнгын л бясалгал хийгээл яваад идэх хүмүүс байдаг. Бясалгалаа хийгээд өөрлөгөө ороод өөрийгөө мэдээд те бүх юмаа ойлгоцсон хүн бол бас заавал өдөр болгон бясалгал хийгээд шаардлагагүй бас тийм хүн байж болно. Тэгээ би бол юу яагаад байгаа сүүлийн үед бол өдөр болгон бясалгал хийхээ оронд ингээд нэг ажиллаа дуусаад тийм ээ хэдэн минут гав ганцаараа ингээд нүдэн анаа суугаа тий өөрлөгөө дотгошоо ороод өөр дээрээ төвлөрөөд тий ингээд бие чагнаад ингэж сураад байгаа юм. Тэр нь яаж юм гэхээр нөгөө нэг өөрийнхөө ухамсар дээр төвлөрж байгаа байхгүй юу? Тэгснээрээ наацхан л хүн чинь ингээд нөгөө нэг өөрийнхөө бие дээр төвлөрөөд ирэхээр
бие нүгж байгаа юм бол яг төвлөрөхөд хаана нүгж байгааг нь мэддэж штэ тийм ээ. Өвдөх юм уу, одоо час их юм уу? Эсвэл одоо яг өөр дээрээ төвлөрөө суухад ямар бодол орж ирээд байна тийм ээ? Сүрг юм орж ирээд байна уу, эерэг юм орж ирээд байна уу гэл эн чинь л өөр өөртөө ажиллах байхгүй юу? Тэгээд өөр дээрээ ажиллаад ингээд яваад тахаар сүүлдээ нөгөө юу яд юм бэлээ. Ойр орчмын хүмүүст аюу сайн нөлөөтэй болдог. Тэг чи өөр дээрээ төвлөрч байгаа юм чи өөрийнхөө яагаад байгаа мэдчихдэг байхгүй юу? Тийм ээ? Тэг мэдчихэн штэ. Одоо ингээд би сүргэм дээр төвлөрөөд байгаа юм уу, тий? Би юун дээр төвлөрөөд байгаа тэрийг мэдчихнэ. Тий. За жишээлбэл би цанаас нэг асууя. За. Одоо чиний уур хүрлээ гэж бодъё. Тэгвэл чи тэр асуудлыг яаж шийдэх вэ? Одоогор тэгэл шууд уураа гаргадаг штэ. Тийм үү. За. Тэгэхээр зарим хүмүүс харин би сурсан. Гомдлоо ингээд тайлах. Бясалгал хийж. Тэгээ шал өөр өнцгөөс хардаг болсон байлээ. Тэр чинь л одоо нөгөө сүнсний хөгжлийн нэг хэсэг яваад байна шүү дээ. Сүнс чинь хөгжөөд байгаа байхгүй юу? Харин тий. Хэрвээ хүнд гомдох юм бол тийм ээ гомдлоо задлж тэрэн дээр дүнш нэрлэгэж үзэх нь шүү дээ тий. Ерөнхийдөө гомдол гэдэг чинь айгүй хүнд юм байхгүй юу? Тийм. Эрүүл мэндэд маш хүнд. Тэрийг айгүй муу одоо ингээд удаан зарим хүмүүс чинь одоо олон жилээр зарим үнцгээд ах юм баггүй бид нар ч одоо тэгэл их олон жилээр тэгэл явж исэн байсан дээ. Тэгээ өөр дээр ажиллаад ихээр тэр мэрийг ингээд ойлгоод тавьж явуулаа тий. Тэгээд сурчдаг байхгүй юу? Жишээлбэл одоо хүн чинь юу яа штэ. Хүнд ингээд сөрөг бодол орж ирлээ гэж бодъё тийм ээ. Тэгвэл тэр сөрөг бодлыг ороод ирэнгуут нь барьж аваад тэрэндээ автаал ургуулаад тийм ээ. Ингээд ахын оронд яах вэ? Сөргөө эерэг болгоод үздэг байхгүй юу? За энэ бодлыг чинь би нэг эерэг болгоод үзье болох нь уу? Гээл үзэхэд болж ивэл тэгэл тэр сөрөг бодол чинь чамаас гараа ивчин гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө хамгийн гол нь байна шүү дээ. Юу вэ гэхээр одоо энэ шинэ эрэнд бидраас юу шаардах вэ гэхээр эерэг дээр л төвлөрөхийг шаардна. Эерэг дээр төвлөрөх нь уг хүндээ ашигтай байгаа байхгүй юу? Сөрөг дээр төвлөрөөд тэгээд ямар ашиг байгаа юм? Тийм ээ. Ямар ч ашиг байхгүй шүү дээ. Жишээлбэл хүн уурлахад зөрүүлээд ууралж байгаа хүн чинь тэр хүнээс ямар ааш аршин гарах вэ? Тийм ээ? Тэр яагаад ууралж ингээд бодно шүү дээ. Одоо шил би яагаад уурлах гэдэг энэ хүнд яагаад уурлав гэд ингээд бодоод задалдаг байхгүй юу? Эхлээ гарахаас өмнө задлах нь шүү дээ дотроо. За тэгвэл би уурлахгүйгээр энэ хүнтэй ингээд арай өөрөөр харьцуулж болох нь уу гэд ингээд бодохоор зөндөө олон боломжууд байгаа байхгүй юу тий? Тэгвэл энэ хүн уурлаад би уурлаад хоёлаа уурлах юм бол яах вэ? Тэсрэлт болно шүү дээ ямар ч ашиггүй тий. Тийм учраас энэ одоо энэ зөрчилдөд байгаа юмыг ямар аргаар шийдэх үү гэдгийг бодох хэрэгтэй байхгүй юу? Урд нь бид нар чи ерөөс яг байгаагаараа л явдаг гэсэн тий. Уурлал гомдол юмыг сүргөөр бодвол ингээл тэр бүгдийг үүрэл яваад байдаг тий. Хадгалаа. Тий. Тэр чинь л одоо энэ шинэ эрэнд бол таахгүй болчиход байгаа байхгүй юу? Хүн хоорондоо харьцаач аюу нарийн болчихлоо шүү дээ. Тэгэхээр та хэрвээ өөрийнхөө сүнсийг хэр цэвэршүүлж чадна тийм ээ доторх гомдол харуулслаа хэрэг гаргаж өөргөө сайхан цэлмэг болгож чадна. Тэр чинь таны нүүрэн дээр илэрнэ. Гадаад байдал чи илэрч харагдах байхгүй юу? Нөгөө доторхыг харыг бол гаднахыг харах гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр өөрөө өөртөө хэрхэн ажиллах уу гэхээр одоо наад зах нь байна шүү дээ. Урд нь бид нар бол зүгээр л нүдэн анаал ингэж зүтгэдэг байлаа шүү дээ. Нам засаг юу гэж хэлсэн одоо намынхаа даалгаврыг биелүүлнэ ч гэдэг юм уу төлөвлөгөөгөө биелүүлнэ. Тэгэл ингээд боолын хөдөлмөршгөл юм хийгээл явдаг байсан. Одоо бол бид нар тэхгүй шүү дээ. Нам засагч одоо яг үүндээ Монголын хувьд хараад ахт бол дандаа зөв шийдвэр бас гаргахгүй байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэгвэл тэр гаргасан бүх шийдвэрийн дагаад явах нь зөв юм уу? Бурууг нь бас олж хараад
тий. Боломжийн талыг харна, сөрөг талыг харна, дүн шинжилгээ хийх хэрэгтэй байхгүй юу? Бид нар чи ямар нэг хэмжээний уурах тарихтай, оюун ухаантай хүмүүс шүү дээ. Тийм эцтэй. Тий, бас ээж аавын нөлөө гэж те. Ээж аавын хэлснээр мэрэгжлээ сонгох гэл мэгчлэн хүмүүс бас алдцсан явдал байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө юу хүснээ мэдэж авах те. Юунд Тий, дуртай. дээр чинь тий. Хуучин чи бид нар чи аав ээж л үгнээс нь гарч болохгүй гэд тийм итгэл юмштай байсан шүү дээ. Тий. Тэгвэл одоо бол тэгээд ах шаардлагагүй тий. Өөрийн гэсэн бодолтой бол өөрөө өөрийгөө айл болох авч явах юм бол өөрт л хэрэгтэй байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд бас нэг хэлэх юм юу вэ гэхээр одоо энэ орчин үеийн хүүхдүүд чинь болохоор биднийг бодох юм бол аюу тийм илүү ухамсартай энэ шин нийгэмдээ таарсан тийм хүүхдүүд тийм ээ. Сүнсний өндөр хөгжлийн хүүхдүүд төрж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр тэдний хэмжээнд бид нар хүрэхийн тулд бас ингэж сургалт мургалтанд суугаад өөрсдөө ажиллаад эрчимтэй сүнсээ хөгжүүлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бараг л явандаа бид нар чинь хүүхдүүдээсээ сурах юм аюу их байгаа. Тэгэхээр одоо хүүхдүүд маань бидний хөвшин гэж голохгүй тийм ээ. Хоцрогдсон гэж голохгүй. Бид нар хүүхдүүдээ юу ч мэдэхгүй, эдгээр юу мэддэг гэж хандахгүй. Хамтраад л бид нар уршаа хөгжих хэрэгтэй байхгүй юу? Би бол тэгж бодож байгаа. Одоо орчин үеийн чинь тэгэл компьютер одоо юу гэдгийг гар утас янз бүрийн шинэ програм интернет чи бид нар бол яалтчгүй л хүүхдүүдээ гүйцэхгүй штэ тий хамаг юм ал асууж байгаа юм чинь энийг ингүүл яах вэ тэгүүл яах вэ гэж би бол аюу хүүхдүүдээс асуудгийг. Тэгэхээр бид нар бол бид нар өдийн наслцсан юм чинь бидний үг эдгээр сонсох ёстой гэж тэр цаг үйл өнгөрцөн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар хүүхдүүдтэйгээ хамтран ажиллан тэднээсээ сурах юмаа сурна. За бид нар бол бас эрчимтэй сүнснийхээ хөгжилд анхаарах хэрэгтэй. Сүнсэн сэрцэн хүмүүс бол тийм ээ юу хийх ёстой тэрнийхээ араас явах хэрэгтэй л тийм л цаг үе ирчээд нь шүү дээ. Түүнээс биш одоо би өгшөрсөн одоо би хөгжөөд яах вэ тий тэгж болохгүй байхгүй юу? Тэгэх юм бол одоо ёстой нөгөө хоцрогдно идэл болох байх. За тэгвэл даалт ухамсар дээр тулгарлаж өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ? За одоо ингээд хүмүүс ингэдэг л дээ. Би ер нь хүүхэд байхдаа аюу хэцүү амьдрал туулсан зөндөө юм болсон. Одоо тэгээ энэ бүгдийг би өөрөө ямар ажиллаж мэдэхгүй чадахгүй байна гэд ингэж юу яадаг л да. Ийм бодолтой явж идэг. Тэрл зөндөө сургалтууд байна, зөндөө менторууд байна тий. Лайв коучуд ингээд ийм яг өөрийнхөө сүнсийг өөрийнхөө одоо орчин үед бол сүнс баг удирдах дээ шүү дээ бид нарыг. Хиний хичээлийг сонсох нь хинд хандах нь баг цаанаас чинь заагаад өгнө. Тэгээд өөртөө таарсан ямар нэгэн багшийг олоод эхлээд бол тий тэр багшаас сураад бүх юмаа ингээд тийм ээ хүлээж ар. Би юун дээр дахиад давттай яа сайн наач гэж саний хэсгийг давттай энийг хас. Ерөнхийдөө бол хүн биш үү? За сүнсэн сэрсэн ч бай, тий сэрээгүй ч бай. Одоо сэрээгүй нь бол одоо болно шүү дээ. Энэ хүмүүс ингээд далд тухамсар сүнсийн сэрэлтгэл нэг юм яриад ах энэ юу яриад идэх юм болоо гэд ойлгохыг хүсэх юм бол энэ талаар ярьдаг ч хүн их болсон, зөндөө ментор багш нар ч их болсон тийм ээ. Тэр багш нараас эхний ээлжинд бол заавал тусламж авахаас аргагүй. Би ч гэсэн маш их тусламж авч ирсэн. Тэгээд өөрийнхөө далд тухамсар дээр ажиллахын тулд менторуудтай тийм ээ цаг аваад ингээд ажиллаад өөрийнхөө тэр сүнсний хөгжлөөр бол ажиллах хэрэгтэй. Түүнээс шүү. Би ингээд байж бүх юм болно гэд хүлээх юм бол бас цаг алдахын нэмэр юм байлээ. Тий, яг үнэ. Яг ментор, коучинг ач холбогдол тэрэн дээр те та нар цагаа хэмнэн хурцтайгаар өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг тийм үл. Түн бидтэй те. Тий, одоо тэгээ ямар ч байсан эхний ээлжинд бол ямар нэгэн хэмжээгээр хүнийг одоо тусламж авах хэрэгтэй байлээ гэдэг би ойлгосон. Түүнээс хичнээн одоо ингээд подкаст сонсоод тийм ээ. Ингээд хүний ярьж байгааг ингээд сонсоод идэг өөр дээрээ тэрийг хэрэглэхгүй, хэрэгжүүлэхгүй, тэгээ өөрийнхөө далд тухамсар дээр ажиллахгүй юм бол үрдэн багтаа штэ.
Тэр чинь яагаад тэгэхээр нөгөө өөрийн бие дээр хэрэгжээгүй юм чинь ерөөсөө нэг чихээр ороод нөгөө чихээр гараад идэг байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр зарим одоо менторудаас цаг аваад хувьчлаад тийм ээ ажиллаж болж байгаа юм. Би бол хүмүүстэй ажиллаж байгаа л да цаг аваад. Тэг яг ингээд хуваараа ажиллахаар яг жинхэнэ нөгөө бүх доторх юм руугаа ордог л доо. Ороод засаад янзлаад тий. Тэгээ явах нь арай хурдан л байхгүй сүнсний өвчлөлтөө тий. Түүнээс биш би тэртээ ийм энерги 900 ирсэн юм чинь энэ 900 намайг аваа явчнаа гэж суух юм бол тэр бол ерөөсөн хинч таныг ингээд яахгүй штэ. Зүгээр ажиллаж өгөөд нэж байхгүй өөрөө ямар нэгэн хэмжээгээр зүтгэл гарах хэрэгтэй юм бэлээ. Тэгээд улсын гэсэн үг шүү дээ тийм байлээ. Тий одоо энэ 100-ны хүмүүс тэгээ хүл нийлүүлж алахын тулд ямар нэгэн хэмжээгээр л өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь бүгдөө сүнс байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн наацх нь эхний алхам нь би сүнс юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэр таны сүнс чинь ингээд сонсоо сууж байгаа шүү дээ. Энэ намайг одоо ерөөхдөө сүнсэн сэрээгүй хүмүүсийн сүнс бол яг тэгж хүлээдэг байхгүй тий. Хизээ энэ намайг сонсох юм болоо. Тийм ээ. А дотроосоо бол хилээд байдаг зэн совингороо тий. Чи наана ийм шийдвэр гаргаа ингэдэг гэхээр үгүй гэл өөрөөр зүтгэл тархиныхаа шийдвэрээр ихвчлэн явцдаг байхгүй юу? Сүнсэн сэрээгүй хүмүүс. Тэг чин сүнсэн сэрсэн эхний ээлжинд хүмүүс ярьдаг л да. Тархинаас гараад байгаа мó сүнснээс гараад байгаа мó би одоо ерөөс энэ хоёрыг ялахгүй байна гэдэг байхгүй юу? Тэр тарих бол ямар үүрэгтэй вэ гэхээр чамааг ерөөсөө ингээд амьд байлгахын тулд дандаа аюулаас айдсаар хүлж яадаг тий. Аюулаас хамгаалж яадаг байхгүй юу? Тарих бол сүнс бол одоо нөгөө хязгааргүй хайр тийм ээ. Жинхэнэ нөгөө чиний мөн чанар чинь сүнсэн чинь байж байгаа шүү дээ. Тэгэхээр сүнс бол яг чам таарах тийм шийдвэрийг гаргадаг тий. Хэрвээ чамд эргэлзээтэй тийм шийдвэр орж ирээд байгаа бол тэр тархины шийдвэр байдаг байхгүй юу? Сүнс бол хизээч эргэлзээд байхгүй шүү дээ. Чи тэгүүлч зүгээр юм уу, ингүүлч зүгээр хизээч тийм хэлэхгүй. Сүнс бол чи ингээ чи наа чин чи тэрсэн дээр штэ л гэж хэлнэ. Тэр бол сүнсний яг зэн совин өөрөөхөө л одоо хийгээсэй гэсэн юм аа хэлж дээ тийм ээ. Тэрнийг тэгвэл нөгөө англи хэл дээр intuition, монгол хэл дээр зэн совин тий. Тэгэхээр чи сүнстэйгээ ажиллаад сонсож эхлүүл таны зөв совин ихсэн гэсэн үг юм байна тийм үү? Тий одоо өөрлөгөө ороод өөртөөгөө ингээд ойлголцоо тий сүнсээ хүлээн зөвшөөрөөд бясалгал хийгээд ингээд өөрийгөө анирдаад ахаар сүнс чинь чамайг тоогоод яах вэ? Чамд хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөө явчихна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр жишээлбэл та өөрөө амьдралаас муу саяхан болсон явдлаас нэг тийм удирдуулсан гэсэн. Тийм. Тэгээ би бол одоо сүнснээсээ ерөөсөө ингээд өөрөө мэдэхгүй байгаа юм би байнга асуудаг байхгүй юу? Оо за. Жишээлбэл одоо тий сүнс чинь юу гэж байгаа юм штэ. Мэдрэмж суурьтай сүнс, ухамсар суурьтай сүнс гэж байдаг гэж байгаа байхгүй хоёр янз. За. Тий. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зарим хүн чинь нөгөө аюух мэдрэмжиндээ автагддаг, мэдрэмжээр удирдуулаа явцдаг. Тийм ээ сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс байдаг. Сэтгэлийн хөдлөл. Тэр нь мэдрэмжтэй, мэдрэмж суурьтай. За. Тэгээд ухамсар суурьтай гэдэг нь юм буур суурьтай тий хэрийн юм дээр хөдлөөд идэггүй дуурдгуу. За. Өөрөө ухаанаар юм шийдэ явцдаг юм хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээ би нэг удаа асуусан би ер нь аль нь юм болоо гэсэн чинь намайг чи 50-50% гэж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр 50% мэдрэмж 50% ухамсар байгаа байхгүй юу? Миний сүнсний тий. Тэгээ бас нэг асуулт асуусан би. За одоо сүнс минь чи юу хүсэж байна гэд би асуухгүй юу? Тэгсэн чинь чиний хүслийг биелүүлэхийн төлөө л явж байна да гэсэн байхгүй юу? Оо ямар гоё юм. Тэр чи юу гэсэн үг вэ гэхээр би ганцаараа биш байна л гэсэн үг байхгүй юу тий? Миний хүслийн төлөө бас сүнс минь давхар ажиллаж байна. Тий. Тэгэхээр би чинь сүнс шүү дээ. Тэгвэл урд нь би өөргөө сүнс гэж мэдэхгүй тий сүнстэй гэж ажиллахгүй би махан биегээ бодцсон. Тэгэхээр тарихаа сонсоо явуулсан гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тарихныхаа л одоо бодлоор явсан гэсэн үг.
Тийм тэгэхээр эн чинь нөгөө нэг улмал юм нарийн болоод байна шүү дээ. Тийм ээ. Дэлхий чинь одоо ингээд 5D рүү шилжиж орцсон байна шүү дээ хөгжил нь. Дэлхий маань. Тэгэхээр одоо дэлхий дээр байгаа бид нар чинь 3D-гээс 5D рүү орох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж тийшээ орох вэ гэхээр чинь өөргөө хөгжүүлсэн хүн л орно шүү дээ. Тийм үстэй. Тийм. Тэгэхгүй яг л урдын нөгөө нэг засны ирэнд байсан шигээ суугаад байх юм бол хөгжихгүй л гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгэхээр биднэрт бол уг нь аюулгүй сайхан ийм шилжилтийн эр үед бид нар амьдарч байгаа маш азтай хүмүүс байхгүй юу? Маш азтай. Их онцгой үед бид нар ч амьдарч штэ. Тэгэхээр энэ сайхан шинэ эр үеийг ашиглаад тийм ээ өөрийгөө хөгжүүлээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн араас сүнснийхаа юу их гэж ирсэн те тэр бүх үүргээ гүйцэтгээд ингээд буцах юм бол яг хуу дараа насандаа ч гэсэн бас л арай нөгөө нэг хийх юм арай басан л гэсэн үг шүү дээ тийм ээ. Хүн чинь ерөөсөө хийх система хийхгүй бол болохоор дахин хүний төрөлтийг аваад байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хийх юмаа хийгээд л явах юм бол дараагийн амьдралдаа ер нь арай нөгөө ачаалсан басан л гэсэн үг шүү дээ. Тэгтээ хүн чинь юу байгаа шүү дээ нөгөө доод дээд гэд байж байгаа тийм ээ. Доод гэдэг нь одоо нөгөө 3D-г л хэлээд байгаа юм л да. Бид нар 3D дээр амьдраад байна гэдэг чинь л нөгөө маш их тийм саарл юу ихтэй. Одоо саарл гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол бидэрт маш их асуудал байна гэсэн үг байхгүй юу? Тэр доод хумсруудаа халаад шахаад явуулчих юм бол 5D руу орох буюу дээдстэйгээ холбогдчихно гэсэн үг шүү дээ. Дээдстэйгээ холбогдох юм бол одоо сүнснийхаа тийм ээ хамгийн сайн хүч чадал одоо эд баялаг юу гэдэг бүх юмаа л одоо уран залан гэсэн үг шүү дээ өөр дээрээ. Тэгэхээр эний чинь бол тийм амархан тэгж яахгүй л дээ тий. Амархан дээш өрчихгүй шүү дээ. Маш их хичээл зүтгэл тийм ээ тэр хүний сүнс юу хүсэж чинь тэргүүр л болно л доо. Зарим хүн бол сүнсэн сэрийгүү явж л байгаа бах тий. Зарим нь дөнгөж сэрсэн л байгаа бах. Зарим нь бол энэ насандаас ирэхгүй дараа насандаас ирэх хүн байна шүү дээ. Тийм ээ. Хүн болгоны сүнсний үжил өөр байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд миний яриад байгаа юм хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс бол сонсооч хэрэггүй ойлгохгүй байхгүй юу тий? Миний яриад байгаа ойлгоод байгаа хүмүүс бол одоо миний хэмжээний байна л гэсэн үг. Тэр өөрөө нөгөө сүнсний хөгжлөл чинь ингээд янз бүр байгаад байгаа шүү дээ. За уртаа их сонирхолтой сэдвээр ярьж өгсөнд баярлаа. Тэгээд асуултанд бас хариулсанд баярлаа. Та бүхэд ч гэсэн улам лавлах асуудал гарвал энэ видеоны доор комент бэлтжээрэй. Бас манай пэйж рүү хувийн зургаас явуулж болно. За тэгээд бас бид нар та нартай зарлал түгээх гэсэн юм аа. Бид нар шинэ сургалт явуулах гэж байгаа. Тэр нь 12-ийн 5-нд эхэлнэ. За уртаа та бүр дэлгэрэнгүй тайлбарлаад өгч. За бид нар болохоор нэг ийм 21 хичээл бэлдсэн байгаа юм. Тэр 21 хичээл нь яах гэж байгаа юм гэхээр тухайн хүний далд хумсрыг одоо сэрэхэд л хэрэглэх. Ямар ч байсан далд хумсрын талаар те сүнсний талаар төрөл бүрийн сэдвээр ингээд бэлдсэн хичээл байгаа юм. Тэр нэг урт удаан олон цагаар биш. Ерөөсөө нэг өдөр нэг л хичээл сонсон тэр хүн. Ингээд 3-7 хоног сонсон. Ерөнхийдөө 1 сар надтай ажиллахын тэр хүмүүс маань. Тэгээ яах вэ гэхээр нөгөө хичээлээ уншаад ойлгоод даалгаврууд байгаа даалгавраа хийгээд тэгээд тэр бүтэн сарынхаа хугацаанд надаас өөр дээр ажиллах тийм цаг авах юм. Тэгээд тэр нь болохоор ерөөсөө энэ сургалтын төлбөр нь 200 мянга. Тэгээ хувьчлан ажиллахдаа бол мөнгө төлөхгүй. Тийм ээ бүх юм ингээд дотроо орчиж байгаа байхгүй. 21 хичээлээ сонсчвол өөр дээрээ ажиллах цагаа надаас аваад тэгээд натаа бүр ингээд хувьчлан ажиллах тийм ээ. Зарим одоо самбатай хүн бол 4-5 удаа авчих байх сард тийм ээ. За тэгээд хичээлээс нэг зав нь олдохгүй хүмүүс бол 1-2 ч юм уу хамаагүй. Би бол та тэдийг л авах ёстой гэж хэлэхгүй. Тэг миний цаг тэр хүний цаг хоёрыг ингээд ярьж агаад цаг аваад ингээд хувь менторын одоо тийм дасгалжуулалт авах боломжийг би нээж байгаа маа хүмүүст. Тэгэхээр хичээл маань Telegram дээр тавигдана.
Тийм тэгээд 12 сарын 5-наас эхлэх юм манай хичээл. Бас юу шүү. Хэрв тань Telegram байхгүй бол бас Facebook group нээж, хичээлийн Facebook group бас нээж болно. Тэгээ тэрэн дотор оруулж болно хүмүүсүүдийг. За тэгээ бүртгүүлэх хүмүүс бид нартай холбоо тогтоогоорой. Тэгээ Telegram хэрэг байна гэвэл Telegram руу оруулна, сувг руу. Байхгүй гэвэл Facebook group нээгээд тэрэн дотороо бас хичээлүүд оруулнаа. Гайд гэсэн хэлбэрээр оруулна. Өрөд бүрийн л боломж байна. Тэрнийг бол техник технологийн хувьд бол та нарт бол санаа зовлтгүй гэж бас дурдж хэлье. Тийм тэгэхээр юу яана одоо энэ сургалтанд орох сонирхолтой хүмүүс байх юм бол манай энэ сүнсний сэрэлт гэсэн пэйж руу захиа бичнэ. Тийм бид нар бол тэгээд яг ингээд 12 сарын 5-наас эхлээл тэр төлбөрөө хийсэн хүмүүст 21 хичээлийн шууд нэгэд өгчнө. Тэгэл ерөөсөө хичээлээ үзэн явж хоорондоо надтай хувийн одоо 1 цаг юм уу 2 цаг юм уу тийм нөгөө нэг өөрийнхөө далд хумсар дээр ажиллах менторийн тусгай тийм хувьчилсан тийм юу бие даасан тийм ажиллагаа явагдана. Тэр нь болохоор нөгөө нэг хувийн талаараа тийм хувийн уулзалт зохион байгуулахыг. Энэ одоо энд орж ирэх гэж байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Энэ нөгөө надтай урд нь ажиллаж исэн хүмүүстэй би нэг талаар бэлэг болох маягаар би энийг явуулж байгаа. Тэрэн дээр шинэ хүмүүс ороод ирэх юм бол бүр баг шиг мөнгөөр тийм ээ хэд бол хэдэн менторийн уулзалт оржлох нь шүү дээ. За ийм нэг сургалтыг зарлахаар байна. Та нарт их таалагдана гэж би бодож байна, итгэлтэй байна. Сүнсний сэрэлтийнхээ хөгжилд тийм ээ. Ямар нэгэн хэмжээгээр хувь нэмэр оруулах юм бол таны одоо ирээдүйн амьдралд чинь маш сайнаар нөлөөлнө. Энэ шинэ 900 хүл нийлээд алхаа явчих штеп. Тэр сайхан дэвшээд, сайхан өөрийнхөө хүссэн тэр амьдралаараа амьдрах тэрүү шиг сайхан байхгүй зү тий. Өөртөө итгэлээ маш их олж авдаг байгаа штеп хүн өөрлөгөө орох тусмаа. Яа тэгэхээр чи нөгөө өөрийгөө таньж мэдээд эхлэхээр маш их итгэл төрдөг байхгүй юу? Уран зориг тийм ээ. Одоо өөрийнхөө гэрлийг л асаах гээд байгаа шүү дээ тэр чинь. Өөрөө өөрлөгөө орно гэдэг чинь тий. Тийм тэгэхээр нөгөө одоо тэр 21 хичээлээс бол тодорхой хэмжээний далд хумсрын талаар мэдлгүүдээ олоод авчнаа. Яагаад ингэж энийг эхлээд ингэж өгж ийн гэхээр хувь менторийн цаг дээр бол яг чамтай төвлөрж ажиллах болохоос би тэр тийм ээ тэр олон сэдвүүдийг ярих ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ менторлох гэж байгаа хүмүүстэй нэг жоохон ойлголт өгөхгүй бол шууд далд хумсар ярихаар нөгөө хүмүүс мань ойлгодгүй байхгүй юу. Тэгэхээр бага хэмжээний ч гэсэн ойлголт өгж байгаа тэрэн дээр нь дөрөөлж ингэж босгож ирэх тийм л юм бодлого барьж байгаа юм. Түүнээс биш том хэмжээний боловсрал олох биш тийм ээ. Их хэмжээний мэдлэгэндээ биш байхгүй юу. Таны сүнсийг сэрээхэл тийм бага хэмжээний ойлголтуудыг өгөх гээд байгаа юм. Тэгэхээр энд өвчлэн анхан шатны хүмүүс орж ирэх байх гэж бодож байна. Тийм. Манай сургалт бол анхны шатны хүмүүс зориулагдсан. Тэгээд энэ сургалт амжилттай явахаар дараагийн 2 дахь шат гээл улам ингээд үргэлжлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Тий. За маш их баярлалаа та бүхэндээ энэ хүртэл сонссонд. Баярлалаа. Баяртай. За баяртай. Тэгээ холбоо тогтоогоорой. Баяртай.